Бурхан энэ удаа мах бодод ирэхдээ урилгаар ирдэг хүний нөхцөл байдалд чиглэн ирдэг. Өөрөөр хэлбэл тэр хүний хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирдэг. Хүний хэв чанар эсвэл хүмүүжил ямар байх нь хамаагүй, товчхондоо тэрээр Бурхны үгийг хүнд харуулan өөрийнхөө үгээс Бурхны оршин тогтнол илрэлтийг харуулж, Бурхны төгс бололтыг хүлээн авахулж, хүний бодол санаа үзлийг өөрчилдөг болохоор Бурхны ахтагч төрөө хүний зүрх сэтгэлийн гүн бат үнцэлдэг. Энэ бол Бурхны газар дээрх цорын ганц хүслэн билээ. Хүний төрлөх уг чанар хичнээн их, хүний мөн чанар хичнээн дорд байх нь хамаагүй. Эсвэл хүний зан авир урдан үнэндээ амархуу байсан нь хамаагүй. Бурхан эдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Дотоод сэтгэлдээ Бурхны дүр төрхийг бүрэн шинжиж, хүн төрлөختний мөн чанарыг мэдээж авч, улмаар хүний үзэл судлын төлөв Бурхны зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, түүнээс мөнхөд сарж яддаг болж чадан гэж Бурхан найддаг. Энэ бол хүнд Бурхны тавьдаг цорын ганц